За тэгэхээр гишүүнээ одоо энэ улс төрийн их шуугаан дундуур оюутлогын зээлийн хүүг бууруулах боломжоо бид нэр алдчих үедээ оюутлогын асуудал дарагдчих үедээ гэдэг бас айдас байна. Тэгэхээр хэн шалгах төр орооны ажлын явц ямар аваа вэ? Хянаа шалгах төр ороо бол одоо бид нар ч 7 хоног болгон хуралдана гээд хуралдгаараа явж байгаа шүү дээ. Ер нь хянаа шалгах төр ороо бид нар 7 сараас хойш ажиллаж байгаа. Одоо баг маргааш ингээд 8 9-гээ хуралдаж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь яг ийм эсвэлтгүү гарчих үе яг ингээд орхигдчих үедээ эсвэл хэрэгээр орхичих үе гэдэг айдсаас дээр нь бол бид нар яг үндэ хэлээд хянаа шалгах төр ороо байгуулсан шүү дээ. Хянаа шалгах төр ороо байгуулахгүйгээр ажлаа засгийн газар хийсэн бол тэгвэл бид нар хянаа шалгах төр орооч байгуулах шаардлагагүй. Зүгээр нэг ажлын засгийн хүрээнд явах боломж байсан. Явахгүй байгаа учраас те үүнээсээ болоод өнөөдөр бид нар өнөөдрийн ярьж байгаа төсвөөс 2 дахин их хэмжээний мөнгийг бид нар зээлээгүүд алдах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр боломж байхад тэргээ бид нар ашиглахгүй бол энэ үнэхээр одоо хэлхүүг алах тийм. Тэгэхээр тийм учраас хянаа шалгах төр ороо байгуулсан тийм. Тэгэхээр маргааш оюу толгой компани ирж өөрсдөө танилцуулга хийх ёстой. Энэ хоёр онтрой болон зээлэнхүү бууруулах төр өөрсдөө байр суурь бас илэрхийлэх ёстой. Одоо гүйцэтгэх удирдлага нь бас ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн одоо оюу толгой одоо төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон одоо Монголын төвийн гишүүд бас үйлчлэх ёстой байна. Сангийн сайд бол одоо оюутлогын зээлийн хүүг бууруулна гэдэгтээ 100% итгэлтэй байна гэдэг зүйл гэсэн. Та бүхний зүгээс ер нь засгийн газар сангийн яам хэр сайн ажиллаж байна гэж бодож байна? Одоо би баг яриад те баг жил болох чинь те. Тэгээ жилийн дараа сангийн сайд ярьж хэлж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Энэ боломж байхад бид нар өдөр та нарт боддоо өдөр болгон 10 тэрбум төгрөг зээлийн хөдөлгөгдөж шүү дээ. Тэгэхээр ингээд өдөр халдах тусам хэдэн тэрбумаар те ярьж өнөөдөр бид нар нэг багш нарынхаа цалинг те одоо олигт өгсөж чадахгүй ингээл бөө юм болол жил болгон яг л адилхан 400 харагдаад байгаа байхгүй тийм. Гэтэл өдөр болгон 10 тэрбум та нар энийг 350 6 үржил хэд болох вэ? Тэгэхээр ийм байгаа байхгүй өдөр шиншиг яагаад ийм том асуудалтай ач холбогдолтой асуудал ингээд орхих гээд байгаа юм тийм. Тэгэхээр энэ зүйлийн дундуур ч гэсэн оюутлогын асуудал үзэж орхигдож болохгүй бид нар заавал шийдэл гаргах ёстой. Яагаад гэх юм бол энэний эцсийн явж хохирох чинь бид нар бүгдээрээ шүү. Энэ зогсож байгаа та нар бид нар тэр үгийг ирээдүйд төрөх Монгол хүүхдүүд хүртэл эднэрийг хохирч болно шүү. Тийм байж болохгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол төр ороо бол нэлээд бас хуралдлаа. Энэ хугацаанд ер нь одоо төр ороог мэдээлэлээр хандах үүрэгтэй ажлын хэсгийн хангалттай мэдээлэл та бүхэнд гаргаж өгч чадчихэв. Тухайлбал та одоо өмнөх одоо төр орооны хуралдааны үеэр бас энэ асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа шиг харагдсан. Гэхдээ би одоо ч хүртэл шүүмжлэлтэй хандж байгаа тийм. Энд чинь хилцээрт орох субъект нь одоо засгийн газар шүү дээ. Гэтэл та бүхэн харсан байх нэг ерөнхий сайдын бид нар мэтгэлцээ хийсэн шүү дээ. Ерөнхий сайдын мэтгэлцээ гэж засгийн урдуур орж ажлын хэсэг парламентаар хахлаад одоо бидний ажлыг хийж байгаа үстэй гэж ярьж байгаа. Тэг болохгүй шүү дээ. Энэ чинь бид нар хилцээрт ордог субъект биш байхгүй. Парламент улс засгийн газар хоёр чинь бүр шал өөр механизмтай тийм. Засгийн газар бол Монгол улсын эрх ашигыг төлөөлж хилцээрт орох үндсэн субъект. За парламент бол харин засгийн газрын одоо үйл ажиллагааг хянах субъект шүү дээ тийм. Тэгэхээр өнөөдрийн бас энэ болж байгаа үйл процесс одоо яг өнөөдрийн засгийн газар ингээд одоо 100 хоног ажиллаад те ингээд яг үр дүн гарахад бол яг үнийг хэлэхэд одоо шилбэл оюутлогоо дээр үр дүн гараагүй л байна. Хилцээр хэлээчгүй. Хилцээр эхлүүлтгийг л оюутлогоос дөнгөж өнөөдөр надад дахиад захиар хэл байж байна. Асуудал шийдэгдэхгүй байна. Бид нар хилцээрт ороход бэлэн гэд бидэгдээд байдаг. Зээлийн хүү дээр оюутлогоо 5 сарын 30-нд шүү. Бараг 4 сарын өмнө одоо хилцээрт ороход бэлэн гэсэн шүү. Тэгээ яагаад хилцээрт орохгүй вэ? Яагаад ахалж байгаа сайдууд нь хилцээрт орж эхлэхгүй вэ? Монгол улсын засгийн газар өөрсдөө хилцээрт орж эхлүүлэхгүй бол эн чинь эхлэхгүй яриа төдий үлдээд байгаа байхгүй юу? Яг одоо таны хувьд жилийн өмнөөс эхлээл оюутлогын асуудлыг ярьж исэн. Өнөөдрийн өнцгөөс харах юм бол одоо ерөнхий сайдч тэр, сангийн сайдч тэр, засгийн газар их хурл бүгдээрээ нэг чигт хараад оюутлогын гэрээг одоо зээлийн хүүг бууруулах ажил явцсан одоо урагштай байгаа болов уу гэж хараад байдаг. Гэтэл бас ам ажил хоёр нь зөрөөд авах үедээ гэдэг айц байгаад байна шүү дээ. Одоо камерын өмнө гарахаараа тантай мэтгэлцгээрээ ч юм уу бид нар одоо яг өстой түлхүүр атгачлаа бид нар чаднаа гэдэг. Тэгсэн хэрнээ хөрсөн дээр хэрэгж байгаа ажил буухгүй байна уу да гэсэн айц байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай? Тэр хэлээд байгаа юм л та. Тэ ам ажил бид нар яг гоё ярьж болно шүү дээ. Камер очиж сайд нар гоё ярьж болно. Хамгийн гол нь үр дүн гаргаач. Хянаа шалгах төрөөр 2 сэдвэж гэсэн бид нар үр дүн гаргах шийдэл те шийдлийн 2 сэдв авсан шүү дээ. Тэндээс оюутлогоо дээр байгаа асуудал тавьчих юм бол 10,000 асуудал байна. Тэрний яг 2 бодит үр дүн гаргаж болох бололцоо нөхцөл нь бүгдээрээ байгаа ийм 2 одоо асуудлыг сонгож авсан тийм үү. Тийм ч учраас өнөөдөр засгийн газар одоо занжичны засгийн газар хөцөртөг бол миний хувьд бол гар үсгээ би зурсан. Хилцээрийн
явц юу нь ямар хувь байгадлаар та засгийн газар руу одоо асуулт тавьсан зүйл байгаа юу? Засгийн газрын хэрэглэх газрын дараа бомцготын зүгээс бас яг одоо тодорхой мэдээлэл. Тэгэхээр яг тийм учраас бид нар ингээд асуулга тавихаас илүүгээр бичгээр хоорондоо харилцаасаа 7 хоног тутам бид нар төр хороо штэ. Өдөрт 7 хоног тутам хуралдах албатай биш. Шаардлагатай тохиолдолд хуралддаг. Тэгээ үнэхээр засгийн газраа одоо ажиллаа хийгээч гэж одоо сүултээ хэлж залхаад бид нар 7 хоног тутам хуралдахаар болж штэ. Энэ бол үнэхээр яг үнэхээр бид нар шаардлага болох мөл гэж байгаа л да. Гэхдээ одоо парламентын зүгээс хянаш шалгах төр орны зүгээс энэ хоёр дээр шийдэл гаргахтаа бид нар бүх арга хэмжээг авахулна. Та нар боддоо бид нар онтрэ гэдэг одоо бүгдээрээ мэддэг боллоо тий. Өнөөдөр 9 сард гэдэг чинь одоо түрүү сард тахгүй юу? Канадын Northern Miner гэдэг тий. Одоо сэтгүүл дээр дэлхийн топ 20 одоо жишийн хайгуулын илэрлэлээр нэгдний онтер орж штэ. Онтер ахгүй. Онтрегийн ард маш их баялаг байгаа, маш их потенциал байгаа. Тэгэхээр Монгол улсын дараагийн жишийн ирээдүйд дараагийн уядлага чинь онтер ахгүй. Тэгээ ийм бэлэн юм байх чи яагаад бид нар хөдлөхгүй яагаад эсвэлтгүй хийх гэдэг болохгүй шүү. Шүд одоо хоёр талд ээлжтэй нэлээд харсан шүү. Та ер нь тэн дээр тайлбар дээр нэг ямар байрсуртай засгийн газар парламентын зүгээс бол одоо популизм хийж байна. Яг ажил хийхгүй байна гэдэг зүйлийг ярьж ирсэн. Оюутлогын гэрээ бол үнэхээр үлгэр жишээ гэрээ үнийг гэхдээ сайжруулж явах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж. Үлгэр жишээ байсан бол өнөөдөр бид нар яагаад үгүй те? Өнөөдөр 6 тэрбум доллар зээл авч өнөөдөр 6 тэрбум хүү ботцсон явж байгаа. Муу жишгээр бол үлгэр жишээж магадгүй те. Юу сайн жишгээр үлгэр жишээ. Тэгэд ер нь 30 жил гэрээ огт өөрчлөхгүй явдаг тийм дэлхий дээр тийм гэрээ ховор шүү. Улам сайжруулаад зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөн, төслийн нөхцөл байдал өөрчлөгдөн. Тэр болгондоо бид нар чинь өөрчлөлтийгээ явах боломжтой шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ашиглах хэрэгтэй шүү дээ. Гэрээгээр болгосон ирэх байхад ашиглахгүй байх гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн өчигдөр харин одоо ордонд орж ирэл яриа явуул үжлээ. Тэгээд яг үнийг хэлэхэд тэр хүний хийсэн балгаар өнөөдөр бид нар ийм байдалтай орчоод дараагүй үеийг гарч ирээд алтаагийн засах гадахад одоо 16 жилийн өмнө хийсэн алдаагаа өөрийгөө магтаа яваад иж болохгүй. Яг үнэхээр энэ бол ичгэвтер зүйл гэж бодож байна. Тэгээд ч тийм хариулт өгөх гэдэг бол одоо 11 сарын сүүлээр 12 сарын ихэр зохион байгуулагдах одоо олон нийтийн сонсгол дээр ирээд наад тайлбараа тавиа тий. Таны хувьд хэдхэн хоногийн өмнө олон улсын эрдэмтэнтэй уулзаж бас оюутлогын зээлийн үг хэдэн хувиар буруулах боломжтой вэ гэдэг бас юм ярилцлага хийсэн байсан шүү дээ. Тэгэхээр тухайн эрдэмтэн яг ямар боломжийг хэлсэн бол? Тэгэхээр Оксфорд их сургуулийн Пол Коллер гэдэг яг оюут толгой шиг иймэрхүү дэлхийн томоохон төслүүдээр дөнгөж ялангуяа нөгөө хөгжиж буй орнуудад дандаа л сул талтай учраас тий одоо хүн ур чадвар ч юм уу тий янз бүрийн шалтгаанаар одоо дандаа өөртөө сул талтай гэрээ хийдэг. Тэгэхээр тэр гэрээ хилцлийг хэрхэн илүү өөртөө ашигтайгаар сайжруулах вэ? Хэрхэн уулуурхаан томоохон тий засаглалын асуудлуудыг шийдэх үү гэдэг тэр одоо дэлхийд алдартай профессор байхгүй. Тэгэхээр тэр профессор одоо миний багш байгаа. Тэгээ багш дээр би өөрөө зорж очоод оюут толгойн төсөл дээр зүгээр бид нар монголчууд ингэж бодоод байгаа юм уу? Эсвэл гадны дэлхийн олон оронд дэлхийн 40 50 оронд зөвлөгөө өгдөг мэрэгжлийн хүн ямар дуу болоо ямар өнцгөөс хэлэх нь гэж одоо хэрэгээр сонирхож очиж би багштайгаа уулзсан. Яг адилхан зүйл хэлж байна л да. Ийм өндөр хүүтэй зээл Монгол улс зээлжих зэрэглэл нь ийм сайн байхад те. Өөрөөсөө засгийн газар 6.6 хүүтэй гаднаас мөнгө осгож Рио Тинтод 11 хүүтэй төлнө гэдэг бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй зүйлээ. Эний чинь өөрчлөлт явдаг энэ чинь угаасаа өөрөө зах зээлийн одоо жишг юм аа. Энэ жишгээрээ л өөрчлөлт явах нь харилцан ашигтай хин хинтэй зөв болох юм баггүй. Онтер дээр ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах дотоодын Монголынхоо үндсэн хууль болон хууль тогтоомжийг биелүүлэх нь зөв ёсны хэрэг шүү дээ. Тэгэхээр олон улсын одоо экспертүүд ч гэсэн одоо ер нь бол адилхан байр суурьтай байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нар олон улсын экспертийг бас илүү одоо сонсох болно. Сонсголоо ярих хугацаанд хийж авчаар байна. Энэ төрлөөс. Сонсголоо хийлгүй байна. Бид нар